За тэгээд та бүхэнд өнөөдөр энэ цахим оршоо төслийн талаар одоо та бүхэнд танилцуулъя. За ер нь бол цахим оршоо төсөл маань Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжихээр байгаа. За тэгээд Дэлхийн банк энэ дээр нэлээд одоо үүрэг оролтоо ингээд ажиллаж байгаа. Энэ 25 оноос хэрэгжиж эхэлж байгаа. За 2026 оны 12 сарын 31-нд дуусах ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа ийм төсөл. Монгол улсын урт хугацааны бодлого алсын хараа 2050 гэж бий тийм ээ. За энэ дээр бол бид хөдөө аж ахуйг байгаль ээлтэй нийгмийн хөгжлийн чиг хандлага хэрэгцээ шаардлагад нийцсэн хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэлтэй ийм эдийн засгийн тэргүүлэх салбар болгож одоо энэ хөдөө аж ахуйгаа хөгжүүлнэ гэж энэ урт хугацааныхаа бодлого ингээд тусгасан байгаа. За манай төслийн зорилго бол их цомхон, ерөнхийдөө малчид, хоршоо, за тэгээ бусад байгууллагуудыг бол одоо цахим ийм чадварыг бий болгох хоршоодод. За тэгээд малчдын амжиргааг энэ цахим одоо технологи, цахим боломжийг ашиглаж нэмэгдүүлэх. За дээр нь одоо ноос ноолуурын чанар, нэмэн өртгийн сүлжээг одоо сайжруулах чиглэлээр нэг юм цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр ингээд зориод явж байгаа. За төсөл 3 том зорилготой. За энэ дээр бол цахим оршоогоор дамжуулаад төрийн болон хувийн хөгжлийн үйлчлэгэнд хамрагдж байгаа анхдагч үйлдвэрлэгч буюу одоо малчид маань өрхийнхөө тоог ингээ хамруулахаар байгаа. Энэ дээр бол нэг 1500 гэсэн тоо одоогоор тавигдаа явж байгаа. За дээр нь биднэрт хамгийн чухал нөгөө ялангуяа одоо ноолуурын дээр өнөөдөр төвлөрөөд ярих гэж байгаа учраас энэ зохистой дадлыг хэрэгжүүлэх их чухал байгаа. Тэгэхээр энэ зохистой дадлыг хэрэгжүүлээд ингээд анхдагч үйлдвэрлэгчдээс бэлдсэн түүхий бүтээгдэхүүнийх маань хэмжээ нэмэгдээд явах юм бол үнц нь өөрөө дагаад өсгөр байгаа. За мөн одоо энэ зохистой дадлыг хэрэгжүүлээд ингээд явхаар түүхийд бүтээгдэхүүний борлуулалт өөрөө нэмэгдэх ийм одоо чиг хандлагатай байгаа. Тэгэхээр одоо нэг хүнд буюу нэг өрхөд ноогдох бодит мөнгө орлого нь нэмэгдэхээр ийм өсөлт байгаа. Тэгээд энэ хоёр сүүлийн хоёр ярьдаг арга хэмжээ маань 10-10% өсчүүл одоо энэ төслийн хувьд бас тодорхой зорилтонд хүрлээ гэж ингэж үзэж болно. За хэрэгжүүлэх байршлууд бий. За ер нь бол төсөл анх загварчлагдахтаа нэг 4-5 жилийн өмнө одоо үндсэндээ загварчлагдаж ингэж явсан. За ер нь бол гадны төслийг хэрэгжүүлэхэд анх нөгөө судалгаанаас нөхсүүлээ. Дараа нөгөө тухайн улс нь тодорхой хэмжээний төсөв мөнгөндөө оруулаад тодорхой шалгууруудаар дамжаад явахаар 3-4 жил болчдөг. Тэгэхээр энэ төсөл бол нэлээд эрт одоо баг 2020 оны үед бас одоо ингээ яригдаа явж исэн төсөл гэж ойлгож байна. За тэгээд ер нь бол 4 аймаг, 8 сум дээр бол ерөнхийдөө төвлөрч бас энэ төсөл ялангуяа одоо ноос ноолуурын чиглэлээр ажиллахаар байгаа. За энд бол Ховд аймаг маань байгаа. Дарим мөст гээд 2 сум. За Баян хонгор дээр Буу цагаан бөмбөр сум, Архангаа дээр Батцэнгэл Цэнхэр, за Өвөр хангаа аймаг байгаа, Арваахээр Баянгол. За ингээд энэ 8 суман дээр 4 аймгийн бид нар төслийнхөө одоо гол ажлуудыг чиглүүлнэ гэж бас ойлгож болно. Гэхдээ сүүлийн үед хүнсүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бас тодорхой чиглэлүүдийг биднэрт өгж байгаа. Энэ нь юухээр зөвхөн одоо малчид ноолуур, ноос гэхээс илүү хөдөө аж ахуй анхдагч үйлдвэрлэл рүү бас тодорхой хэмжээгээр чиглүүлээч энэ хандлага гэсэн ийм одоо асуудлыг биднэрт дэвшүүлсэн. Гэхдээ энэ бол одоо нөгөө цахим платформуудыг үүсгэх учраас тэн дээр одоо сүү байна уу, мах байна уу, ноос байна уу, ноолуур байна уу нэг жоохон ажлын зөрүүл гарах учраас боломж бол бас байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас төсөл цаашаа бас жоохон ажлууд бас нэмж хийгднэ гэж ойлгож болно. За тэгээд хэрэгжүүлэх үе шатууд маань ямар шуухан юмнууд явах юм бэ гэж. Тэгэхээр малчдын ийм цахим платформыг бид нар бий болгох зорилготой байгаа. За одоо платформ гэдээ ярихаар та хэд яг ямар платформ юу юм бол гэж бодож иж магадгүй. Одоо та хэдийн хамгийн сайн ашигладаг гэж одоо бидний ойлгодог тэр платформ бол нөгөө Facebook гэдэг платформ байна тий. Тэрэн дээр хоорондоо чат бичиж болж, нэг нэгнээсээ мэдээлэл авч болж гэдэгтэй адилхан малчид хөдөө аж ахуйн анхдагч үйлдвэрлэлийг одоо үйлдвэрлэлийг эрхэлж байгаа энэ хүмүүстэй зориулаад энэ платформ бий болох юм а гэж. За тэгээд үе шатын хувьд бол платформоо бий болгоно, хөгжүүлнэ, бэлэн болгоно гэж байгаа. За тэгээд тэрний дараа малчдынхаа хоршоог цахим хэлбэрээр идэвхжүүлэх, цахим хоршоонууд нь өөрсдөө бий болох.
Тэгэхээр цахим оршоо гэхээр та хэд нэг жоохон заримд нь буух гээд байж магадгүй, буухгүй байж магадгүй. Тэгэхээр тэр юу вэ гэхээр орон зайнаас үл хамааран нөгөө одоо та хэдийн барьж байгаа энэ гар утсаар дамжаад нөгөө хоршоонууд бий болох магадaltaй. Магадгүй одоо юу гэдгийг зөвхөн цагаан олоораар одоо үйл ажиллагаагаа явуулъя гэдэг хоршоо байх юм бол одоо цагаан ямаатай айлууд нь нийлээд тодорхой хэмжээгээр хоршоо бий болох нэ ч гэдэг юм уу. Ийм байдлаар орон зай цаг хугацаанаас үл хамааран ховдын, баян хонгорын, өвөр хангаан, малчит маань нийлээд тодорхой одоо сонирхол дээр үндэслээд хоршоонууд бас бий болгож болох нэ. Зөвхөн одоо өнөөдрийн нөгөө шинэ хоршоо шиг ингээд бичиг баримт цаасан дээр явж байгаатай адилхан иймэрхүү хоршоо байж болох нэ гэж ойлгож бас болно. За тэгээд энийгээ бид нар санхүү, зах зээл, бусад үйлчилгүүнүүдтэй холбох ажил байгаа. Тэгэхээр энийгээ бид нар холбоно. За тэгээд эргээд нөгөө зохистой дадал гэдэг юм аа. Энэ платформороо дамжуулаад аль болох бид нар хүрэхийг бодно. Тэгэхээр цахим платформ өөрөө бий болчвол Монгол улс хэдэн малчинтай байлаа, малчин өрхтэй байлаа. Энэ хүмүүст бүгд жигд хүрэх энэ бололцоонд хүрэх юм аа. Тэгэхээр өнөөдөр нөгөө танхимын сургалт, танхимын арга хэмжээ хийн гэдэг нэлээд өндөр өртөгтэй болчихсон. Өнөөдрийн энэ арга хэмжээг хийн гэдэг бас нэлээд одоо баггүй зардал энэ Япон улсын засгийн газраас одоо гарч ийн гэж бас ойлгож байна. Тэгэхээр энийг дараагийн удаа хөнгөвчлөхийн тулд бид нар энэ цахим одоо нэгэнт бий болцсон энэ технологиг бид нар амьдралдаа буулгаж хэрэглэх чухал байгаа учраас цахимаараа одоо ингээд явж эхлэх нэ. Та бүхэн мэдж байгаа Монгол улсын засгийн газраас маш сайхан нэг хөтөлбөр хэрэгждэг New Mongolia гэдэг хөтөлбөр байгаа тийм ээ. Тэрнгээр дамжаад бид нар янз бүрийн үйлчилгээнүүд авч болж байгаа. За яг энэ шиг хөдөө аж ахуй руу бас тодорхой хэмжээний ийм цахим системүүд ирээдүйд нэвтрээд ингээд явах нэ гэж бас ойлгож байна. За тэгээд дараа нь чадвараа бэхжүүлэх, за тэгээд тогтвортой цаашаа яаж хөгжих үү гэдгээ тодорхойлоод ингээд энэ төсөл тодорхой ажлуудаа хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд 26 оны төгсгөлөөр хүлээлгэж өгөөд ингээд төсөл маань дуусах нэ. За ер нь бол энэ платформд юу багтахын гэдгийг сая бас хэлсэн. Ер нь бол энэ цахим контентууд орно. За одоо өнөөдрийн бидний ярьж байгаа арга хэмжээ ингээд тойроод баахан камерууд ингээд явж байгаа. Та нар гайхаж байгаа. Эдгээр хэвлэлийн улсууд ихэнх нь биш. Энэ өөрөө яах вэ гэхээр нөгөө малчидтай хүргэх нөгөө контент цахим одоо сургалтын материал энд юмаа бид нар давхар бэлдэж яваа гэсэн үг. Маргаашийн арга хэмжээнд та бүхэн бас ихэнх нь оролцох бах. Тэрэн дээр нөгөө ноолуураа одоо яаж самнах уу яах уу гэдэг ингээд арга юмнуудаа ярина. Манай үйлдвэрүүд бас ирсэн байгаа. Нөгөө чанарын шаардлага юмнуудаа яаж тавих уу гэдэг юмнуудаа хэлнэ. Яагаад энэ одоо арга хэмжээнүүдийг хийснээр та бүхний нөгөө ноолуурын үн өсөж орлого чинь нэмэгдэх юм бэ гэдэг талаар бид нар тодорхой ажлууд хийн. Энэ юмнуудыг одоо бусад малчтаа хүргэх ийм зорилгоор бид нар одоо бэлдэж байна гэж бас ойлгож болно. Ер нь бол төслийн удирдах хороо гэж ажиллаж байгаа. За тэгээд тэр нь бол нэг талаас хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэр яам, нөгөө талаас нь тэр нэг жаахан бичгэн ингээд нөгөө лед нь жаахан болохгүй байгаа учраас тэр нь бол сангийн яам гэж ойлгоорой. За тэгээд цахим оршоо төслийн нэгж буюу бид нар ингээд тойроод ингээд ажиллаж байна. За тэр дотор худалдаа авах, удирдлага, за байгаль орчин нийгмийн одоо хяналтын шинжилгээ үнэлгээ гэдэг ингээд явж байгаа. За дээр нь техникийн үнэлгээ хороо гэдэг ингээд явж байгаа. За ингээд цаашдаа бид нар орон нутгийн үйлчилгээний байгууллагаар дамжуулаад нөгөө анхдагч үйлдвэрлэгчтэйгээ холбогдоод ажиллана. За тэгээд тэр нь бол өөрөө цахим оршоодууд болж нэгдэж ингэж явах ёстой. За нөгөө бидний түрүүний яриад байсан нөгөө цахим оршоо платформ маань ерөнхийдөө эхний хэмжээнд юу байх вэ гэхээр за нөгөө одоохондоо бид нар бол урьдчилсан байдлаар явж байгаа учраас нөгөө цаг өөр, онцгой байдлын шуурхай мэдээлэл, зохистой дадлын нөгөө мэдлэг түгээх. За дээр нь бид нар энэ дээр бас хиймэл оюун ухааны элемент нэлээд оруулж ирэх гэж байгаа. Ямар нэгэн одоо асуулт асуух гээд хандхад хүн цаана суух шаардлагагүй болсон тийм одоо ажлууд бас бий. Одоо юу гэдгийг халууруул халууны юм уу шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хариулт ирнэ гэсэн үг. Тэгэхээр ийм хиймэл оюун ухаан бүхий чатботын зөвлөгөө буюу мал аж ахуйн салбар дээр ноолуур бэлтгэл, за бусад одоо анхдагч үйлдвэрлэгчдэрээ бид нар нэлээд явуулна. За банк санхүүгийн үйлчилгээнүүдийг бид нар холбогч байгаа. Мэдээж хэрэг та бүхэн бүгдээрээ гар утсаараа хаан банк, төрийн банк нөгөө системүүдэд нэвтрээд явж байгаа. Гэхдээ бас өөр бусад үйлчилгээнүүд, санхүүгийн үйлчилгээнүүдийг байх боломжоор бас бий болгоно. За тэгээ хамгийн чухал нь бас
борлуулалтын зах зээлтэй холбох ийм одоо сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ борлуулалтын зах зээлийг холбоно гэдэг маань өөрөө манай үйлдвэрүүд нөгөө энэ бэлтгэн нийлүүлж одоо энэ олуур авдаг улсууд маань энэ дээр бас нэлээд оролцох байх гэсэн ийм урьдчилсан төлөвтэй ингээд явж байгаа. За дээр нь биднэрт техникийн ийм зөвлөх байгууллага, за тэгээд техникийн үйлчлэх байгууллагууд биднэрт бас тодорхой хэмжээгээр ингээд тусалж ажиллах юм байнамаа. За 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. За эхнийх нь бол сая ярьлаа нэлээ захин платформо бий болгоно. За 2 дугаар бүрэлдэхүүнээрээ бид нар зах зээл бусд үйлчлэгээтэйгээ холбоно. За 3 дугаар бүрэлдэхүүн хэсэг нь юу вэ гэхээр бид нар нөгөө ажиллаад энэ нөгөө камер улсууд нөгөө цахим сургалтын материал контентоо бэлдээд ингээд явна гэсэн үг. За ер нь бол анхдагч үйлдвэрлэгчдийг яаж хамруулах юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр нөгөө хамруулах, чадахжуулах ажлууд нэлээд хийгдэнэ. Тэгээд нөгөө түрүүний ярьдаг цахим видео контент, сургалтын материал энэ юмараа нэлээд дамжиж явна. Тэгэхээр ер нь бол ирээдүйд хүүхдүүд ч гэсэн одоо тодорхой хэмжээгээр нөгөө зайн сургалтанд ингээд зарим үед ингээд хамрагдаад гисэн ковидын үед бид нар бас нэлээд одоо энэ чиглэл рүү дадлагдсан. За ер нь ирээдүй бол ерөнхийдөө энэ цахим руугаа явж байгаа учраас цахимаасаа нэлээд мэдээлэл авч сурах, цахимтайгаа харьцаж үйлчлэгээ авах энэ чиглэл рүү манай одоо малчт маань, анхдагч үйлдвэрлэгчд маань нэлээд шилжих ийм чухал шаардлагатай байгаа. Энэ өөрөө эргээд цаанаа эдийн засгийн маш том одоо ач холбогдолтой асуудал учраас засгийн газар, бусад улс орнууд ч гэсэн энэ чиглэл рүү аль болох одоо иргэдээ одоо түлхэж, шахаж, энэ лөө нь одоо оруулж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ нөгөө хит дэлгэцийн хамаарлал гэдэг юм уу тэр лөө бас орж болохгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Альва юм нөгөө ихтгэхэр юм уу багтахаараа л асуудал үүсдэг шүү дээ. За тэгээд жижиг төслүүдийг бид нар бас тодорхой хэмжээгээр санхүүжүүлэхээр байгаа. За энэ төсөл нь өөрөө нэлээд инновац шингэсэн малчтын амьдралыг хөнгөвчлөх тэр одоо хийгдэж байгаа ажлуудыг аль болох одоо амар хэлбэр аргаар ихтэй чанарыг алдуулахгүйгээр хийх ийм инновацийн төслүүд рүү голдуу чиглүүлнэ гэж одоо урьдчилсан байдлаар явж байгаа. За тэгээд энэ арилжааны банкудтайгаа одоо холбогдно. За тэгээд дээрэс нь бас тодорхой одоо альж аймагт эмзэг бүлэгийн одоо иргэд маань бас байдаг. Тэгэхээр тэр улсуудыгаа энд нэлээд хамруулах, дээр нь одоо эмэгтэйчүүдэд хамааруулах, одоо энэ төсөлтөд хамруулах ийм зорилгууд бас нэлээд байгаа. За тэгээд ер нь бол санхүү төсөв, худалдан авалт, байгаль орчин, нийгэм хамгаалал, за хяналт шинжилгээ үнэлгээ буюу эрх холбоо юу хийчих вэ, яач вэ гэдгээ. За тэгээд энэ мэдлэгийг одоо менежментийн түгээх, хэрэгжүүлэх ажил байгаа. Тэгээд захиргаа удирдлагын энэ системүүдэд ингээд оруулаад ингээд 3 дугаар бүрэлдэхүүн хэсэг маань явж ажиллана. За үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд бол ингээд 25 оны хувьд бол бид нар бүх ажлуудаа ингээд эхнээс нь төлөвлөө явж байгаа. Тэгээд төлөвлөсөн ажлын маань хамгийн эхний одоо орон нутагт ирж одоо энэ цахим контентоо хөгжүүлэх, та бүхнийг одоо сургах, чадахжуулах. За ялангуяа нөгөө 4 аймгийн 8 сумын маань хүмүүс энд оролцож байгаа. За тэгээд ер нь бол 26 онд бид нар юу хийх юм бэ гэж. За 26 онд бол ер нь бид нар платформынхаа сайжруулалтыг нэлээд цааш нь явуулна. За тэгээд цахим оршуудыг чадахжуулах энэ хөтөлбөрөө нэлээд сайн хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. За шинэ бүтээгдэхүүний танилцуулга сургалтуудаа хийн. Энэ жил аль болох одоо энэ инновац шингэсэн энэ одоо жижиг энэ төдий төслүүдэд бид нар зарлж энэ дээрээ одоо ажлуудаа эхлүүлэх байгаа. За цаашдаа ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх харилцаатай холбоотой ийм одоо үйл ажиллагааг цахим хоршоо, цахим платформ дээр явуулах бас ийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд дээр нь сайн туршлагууд одоо ингээд энэ тэнд их болж байгаа. Ялангуяа одоо өнөөдөр бид нар ноолуур ярьж байгаа ч гэсэн нөгөө сүйтэй холбоотой, нөгөө хураг бордохтой холбоотой, өхрөө бордохтой холбоотой, малынхаа үйлдвэр ухсааг сайжруулахтай холбоотой, нөгөө арьс шир юммаа одоо илүү үн хөргөж одоо бас үйлдвэрлэгч юм уу худалдаа авахчтай нийлүүлэх гэсэн ийм сайн туршлагууд олон байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар цахим платформ дээр аваад ирнэ гэдэг маань юу гэхээр малчин айл болгон гар утас барьж байгаа малчин хүн болгоны тэр одоо алган дээр бид нар энэ Монгол улсад болж байгаа бүх сайн мэдээлэл тэр одоо
сайн туршлагуудыг бид нэр авчирч өөрт нь одоо бий болгоно л гэсэн үг. Тэгэхээр тэр хүнээс л эргээд хамаарна гэсэн үг. Тэндээсээ сайн туршлага, сайн юм олж мэдэж чадвал бүх юм нээлттэй болно л гэсэн үг. Тэгэхээр энэ юмны төлөө бид нар явж байгаа гэж ойлгож байна. Тэгээд цаашдаа бид нар өргөжүүлэх, тогтвортой юм бизнес загваруудыг бий болгох, за тэгээд төслийн үр дүнг одоо хүнстэй аж ахуйн үйлдвэрийн яамд хүлээлгэж өгөөд тэгээд яам цаашаа энийг дараагийн шатанд нь авч явах ийм ажил байгаа. Тэгээ миний хувьд танилцуулах юм маань ингээд дуусч байна. Баярлалаа та бүхэнд.